биелүүлээд татвараа төлсөн бид бүхэн маань хүн бүр татвар төлж байгаа. Нийт машин хэрэглэгчдийн 72% нь татвараа төлөөгүй байдаг. Онцлогоонд хамрагдаагүй байдаг. Энэ эдгээр иргэний үүргээ биелүүлээгүй иргэдийг A, B бүс рүү оруулахгүй гэдэг ийм зүйлүүдийг хэлсэн. Тэрнээс ч одоо татварыг нэмээд эргэн отхон сүх гэдэг хүн одоо мөнгө төлсөн A, B бүс рүү зорчих юм бол биш байсан. Цаашдаа бид бүхэн маань бол хэлж байна. Яагаад ингэж энэ зүйлүүдийг цуцлаад байгаа юм бэ гэж. Иргэд маань хэлж байна. Иргэдэл одоо 60-аас 70% нь бид нар энийг дэмжихгүй байна гэдэг энэ зүйлүүдийг бол судалгаан дээр гарсан учраас бид нар хугацаагүйгээр хойшлж байгаа. Гэхдээ хойшлоод бид нар зүгээр суухгүй. Нийтийн тээврийн парк шинжилтийг түрүү хэлсэн хийх ёстой юм байна. Дээрээс нь иргэд маань бас нэлээд гомдол хэлдэг шүү дээ. Нийтийн тээврт автобуст чинь заваа учраас бид нар суухгүй байна. Автобус чинь утаа гаргадаг учраас бид нар зорчиж чадахгүй байна. Мөн дээрээс нь автобусны парк шинжилт чи явахгүй байгаа учраас одоо бид нар нийтийн тээврээрээ үйлчлүүлж чадахгүй байна гэдэг ийм зүйлүүд хэлсэн. Энэ бүх зүйлүүдийг бид нар үе шаттайгаар хийж хэрэгжүүлснийхээ дараа бид бүхэн маань ахаад иргэдтэй санал болгоно гэж бодож болно. Иргэдээс л санал асууж байгаа. Иргэдээс санал асуугаад иргэд маань дэмжихгүй байна шүү дээ. Иргэд маань дэмжихгүй байгаа учраас бол энийг цуцалж байгаа. Иргэдээ дэмжүүлэхийн тулд бид бүхэн маань бодиттой одоо бид нар юу хийж чадхаар нийтийн тээврээрээ зорчлтын тоог ихсэхийн тулд бид нар одоо хотын захиргаанаас болон одоо манай хотоос авч хийж хэрэгжүүлэх зүйлүүдээ өшөө сайн хийж хэрэгжүүл сайжруулсныхаа дараа энэ зүйлүүдийг хийх юм байна гэж бид нар ойлгосон. За өшөө нөгөө юутай юмудаа хэлж. Холбоотой юмуд хэлж. Хуулиар хүлээсэн үгээр биелүүлсэн буюу за тээврийн үйлчлэл үзлэгтэй хамрагдсан буюу тэнцсэн. За холбогдох татвар хураамж бүрэн төлж барагдуулсан. За дээрээс нь торгуулаа төлсөн жолоочийг одоо AB үсэг нэвтрүүлнэ гэж төлөвлөж тооцоолж ирсэн. За мэдээж хүн болгон хуулиар хүлээсэн үгээр биелүүлж амьдрах ёстой. Дээрээс нь нийслэлт ингэж нийгмийн эдийн засгийн давуу эрх эдэлж амьдрах чагагийн хувьд одоо нийслэлийн удирдлаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол нийслэлийн иргэний хувьд ерөнхийдөө одоо биелүүлэх үүрэгтэй байдаг. Дээрээс нь хот гэдэг бол одоо хамтын амьдрал байдаг. Дээрээс нь нийслэлийн засаг захиранаас ямар нэгэн шийдвэр гаргаад иргэд эдгээр тэнд оролцохгүй, дэмжихгүй бол ямар ч зөв ажилласан одоо ямар ч зөв шийдэлтэй ажиллаж тэр бол хэрэгжих боломжгүй. Тэгэхээр хот бол хамтын амьдрал байдаг. Хамтаараа шийдэл гаргаж амьдардаг. Иргэд өөрөө оролцож иж аливаа асуудлыг шийддэг. Иргэдтэй оролцоогүйгээр ямар ч асуудал шийдэгдэх боломжгүй. Иргэдтэй дуу хоолойгүйгээр ямар ч асуудал одоо шийдэл гаргах боломжгүй байдаг. Тэгэхээр иргэн өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд нөгөө талдаа за юу гэдгийг торгуулийн хувьд ярихад зам хөдөлгөөний дүрмээ биелүүлэх юм бол мэдээж торгуул хүн тавьчихдаггүй. Энэ иргэд ямар үр дүн гарах вэ гэхээр жолооч нар торгуулахын тулд зам хөдөлгөөндөө соёлтой оролцдог болон үүнээс улбаалаад зам тээврийн осол хэрэг буурах, за иргэдийн стресс бухимдал буурах, за цаашлаад хотын замын хөдөлгөөний ачаал буурах ийм үр дүн хүлээгдэж байгаа. Тэрнийг иргэд маань онцлог. Тэгэхээр өөрөөр бол нэмэлт юм татвар авах гэсэн, торгуул авах гэсэн ийм одоо иргэдийн шүүмжилж авах тийм асуудал байхгүй. Иргэдийг хуулиар хүлээсэн үгээ биелүүлээч. Нөгөө талаас одоо зам хөдөлгөөнд соёлтой оролцдог болооч, зам хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг аваач гэсэн ийм л одоо зорилготой ажил байсан юм аа. Замын хөдөлгөөнийг шийдэх арга гаргачлалын үед ерөөдөө хамгийн бага хугацаанд хамгийн бага зардлаар хийж болох одоо энэ бүсчлэн ажил байсан. Үүнээс цааших ажлууд нь тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг. Тодорхой хэмжээний санхүүжилт шаарддаг. За тэгээс нэлээд нарийн тооцоо судлаа шаарддаг. Жишээлбэл иргэдийн хэлдэг метро байгуулах бол асар их өртөг зардалтай нэлээд хугацааны ажил байдаг. Тэгэхээр тодорхой хугацаанд 1 сарын дотор 2 сарын дотор үр дүн гарах үс ажлын хувьд ерөөдөө энэ бүсчлээс өөр
одоохондоо л ийм шийдэл байдгүй. За авч зогсоолын тухайд авч зогсоол анх төлөвлөж ярьж ирснээрээ авч зогсоолын тоог нэмэгдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад менежментийг сайжруулах ажлууд цаашлаад үргэлжлээд хийгдэж явна. Тэгэхээр авч зогсоолын тоо хүртээмжийг сайжруулснаар авч зогсоолт үүдэлтэй зам хөдөлгөөний зохиомжтой хөгжил бий болдог энэ асуудлыг шийдэгдэнэ. Зам хөдөлгөөний ачаал бас тодорхойгоор буурах юм үр дүн хүлээгдэж байгаа. Судалгааны хувьд нийт жолооч нар 25 орчим хувь нь сул зогсоол хайж 15-аас 20 орчим минутыг одоо зам дээр 10-аас 15 км/цаг хурдтайгаар зогсчдаг гэсэн судалгаа. Энэ юу энгийнээр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр өөртөө зогсоол хайсан жолооч нар тухайн орчимдоо зохиомжтой хөгжил бий болгох гэж ойлгож болно. Тэгэхээр авч зогсоолын хүртээмж тоог нэмэгдүүлсэн энэ асуудлыг бас шийдэх боломжтой байдаг. Мэдээлж одоо бүр цуцлаа гэж бол ярихгүй байна л да. Тодорхой хугацаар ер нь эргээд хизээ сэргээд ярих юм бол тэгээд хичээлийн жижиг юм дурсуулт яаж хөдөлгөх сонголтойны яваад байна шүү дээ. Ачаал тийм юм хизээ яаж Лавга шууж байгаа. За хичээлийн шинжил эхэлж байгаатай холбогдуулаад тодорхой хэмжээний хөдөлгөөний зохион байгуулалтанд өөрчлөлт ордог. За дугаарын хязгаарлалтын өсчээл, за тэгш сандгаа үргээд хуваагаад явдаг энэ ажлууд бол энэ жилдээ бас хийгдэнэ. Энэ дээр нийслэлийн засаг даргын захирамж гарч яг одоо хичээл сургууль эхлэх амралтын өдрүүдээр ялангуяа бүх тээврийн хөдөлгөөнд орцдог энэ үед одоо хийгддэг. Энийг бол зайлшгүй хийх одоо шаардлага гардаг. Бүх тээврийн хэрэгслүүд явж нарт нарантуу худалдааны төврөөхөд 4-5 цаг төгжирдэг очиод зогсоол талбай байдгүй. За энэ одоо нөхцөл байдлаас хамаарат энэ бол зайлшгүй хийгднэ. За энэ жил одоо яг засаг даргын одоо захирамж одоогийн байдлаар гараагүй байна. За тэгэхээр энэ дээр бол бас нэлээдгүй тодорхой юм ажлууд хийгдэх хэрэгмж төлөвлөж байгаа. За тээврийн цагтын албанаас 2019 оны эхний 7 сарын байдлаарх бас нөхцөл байдлын мэдээлэл статистик тоо мэдээнд болохоор дөрвөн мэдээг бас нийт хэрэгж жолоочдоос танилцуулгаар авсан байгаа. За зам тээврийн ослергийн дуудлага мэдээлэл нийтдээ 41147 бүртгэгдсэн байна. За үүнээс бодит нас баралт 307, зам тээврийн ослергийн улмаас 307 эргээ өнөөдрийн байдлаар нас орсон байна. За үүнээс 81 орчим хувь нь буюу 236 орон нутгийн замд үлдэгдсэн байж байна. За үлдсэн 71 нь нийслэл Улаанбаатарт үлдэгдэж байна. За энэ нас баралтын шалтгаан нөхцөлийг аваад үзэх юм бол нийслэл Улаанбаатарт бол яг одоо энэ хаслагдсан замууд за ялангуяа энэ жил бороо ор ихтэй байсан учраас бороо орж байгаа энэ үедэд одоо Цуслангийн чиглэлийн зам, за Сонгой хайрхын дүүрэгт эмээлтийн зам, за Гачууртын зам гэх мэтчлэн энэ одоо цэрэг замууд дээр борооны гэлбанд орох замын дээрээс нь гэрлийн энэ одоо нэвтрүүлэх чадвар одоо буурдаг энэ одоо замууд дээр нэлээд бүртгэгдсэн байж байна. За зам тээврийн ослергийн улмаас нийтдээ 2076 хүн гэмтсэн. За ер нь одоо нийт одоо зам тээврийн ослерэгт өртсөн хүүхдүүд 441 байж байна. За тээврийн цэцэг албанаас энэ жил яарад явах та арга хэмжээнд дээр орон нутгийн замд нэлээдгүй сонирхолтой иржүүлсэн байгаа. Энэ дээр бас тээврийн хэрэгслийн орон нутгад үйлдэгдэж байгаа зам тээврийн ослергийн голлох шалтгаан болох хурдтай холбогдуулж бас нэлээд хяналт шалгалтыг ирчимжүүлсэн. За нийтдээ хурдны зөрчилтэй 35,000 орчим зөрчлийг одоо 2018 оны 19 оны за эхний 7 сарын байдлаар илрүүлээд ажиллаж байна. Гисэн хэдий боловч бас энэ хурдтай холбоотой зөрчилт бодгол одоо буурахгүй байна. Өчтөр гэхэд 2019 оны 8 сарын 14-ний өдөр одоо зам тээврийн ослергийн улмаас 3 нас орж гурван орон нутгийн замд одоо үлдэгдсэн. Нэг нь одоо Завхан аймагт, за хоёр нь Төв аймагт үлдэгдсэн байж байгаа. За энэ одоо хоёр хөслүүд маань бүгд онголдох хэлбэрээр үлдэгдснээр бас энэ одоо хурдны зөрчил буурахгүй байна гэдгийг бас харуулж байгаа маа. Тэгэхээр ер нь одоо өмнөх жилүүдийг харж байхад зам тээврийн ослерыг орон нутгийн замд хизээ буурдаг вэ гэвэл 10 сар гарч иж буурдаг. 10 сар хүртэл одоо энэ тоо маань одоо бас яг одоо нэг юм жолоочны буруутай болоо одоо энэ зөрчлөлүүд маань буурдаг учраас нийт эргэж жолоочдоос анхааруулж хэлэхэд 10 сар хүртэл одоо орон нутгийн зам зорчихдоо аюулгүй байдлаа хангаач. Энэ хөдөлгөөний эрчим ихтэй байгаа үед зөрж өнгөрж байгаа тээврийн хэрэгслүүд ихтэй байгаа энэ үед
анхаарал одоо болгоомжоо битгий сулруулаач гэдгийг бас дахин хэлмээр байна. За ингээд ер нь одоо орон нутгийн замд одоо үлдэж байгаа хурдтай холбоотой зөрчлийг улам одоо эрчимжүүлнэ. Орон нутгийн замд 120 км/цагаас дээш хурдтай явж байгаа бол таныг газар дээр нь одоо дээвэрч чадах хэрэг хасна. За суурин газрын нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр явж байгаа тохиолдолд 90 км/цагаас дээш хурдласан тохиолдолд мөн одоо ялгаагүй хэрэг хасж байгаа. Тэгэхээр эргэж жолооч нар маань бүх осол хэргийн ардын хурд байна гэдгийг бас ойлгож хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний одоо хамгийн одоо гол барих дүрэн бол хурдны дээд хязгаарыг одоо тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй багтал дээр анхаарч гэж тэр өнцгөөд албаас анхааруулж байна. За асуух асуулт байна.